Эхний мэдээг хүргэе. Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын эсэргүүцлийн жагсаал багш нарын ажил хаялтанд шилжлээ. Тэд өнөөдөр 8 дахь өдрөө жагсаж дуусгаснаар цалингаа нэмүүлэх тэмцэл хөдөлгөөнөө энэхүү дараагийн шатанд хүрэхээс өөр аргагүй болсноо илэрхийлсэн юм. Эмч нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөгээр ажил хаялтыг хуулийн хүрээд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин салбарын сайд тэдний цалин 15%-аас дээш хувиар нэмэх боломжийг эрэлхийлж байна гэж тайлбарлажээ. Эмч ажилтнуудын үндсэн цалин 3.5 сая төгрөг хүрэхийг шаардаж байна. Үзэгчдээ энэ төвийн сурвалжлах баг төв талбай дээрээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр бол эрүүл мэндийн салбарын ажилчдын суулт жагсаалын сүүлийн өдрөө гэдгийг хэлж байгаа юм. За учир нь гэх юм бол тэд одоо 7 хоногийн хугацаанд төв талбайд хүүтэн цемент дээр сууж одоо цалингаа 3.5 сая төгрөгийн шаардлагыг тавьсан эдэг ч за тэдний шаардлага төдийлөн бас хүрэх ёстой хүмүүстэй хүрэхгүй. За асуудлын одоо гарц гаргалгааг танилцуулж одоо бодит шийдлийг олохгүй байгаамаа гэж бодлоо тэд үзэж байгаа юм. За иймээс тэдний одоо өдөр тутамд хийдэг ажлын ачаал бол авч байгаа цалин хөлсөндөө огт нийцэхгүй байна гэдгийг учирлаж байна. Хуулийн хугацаа өнгөрсөн учраас бид нэр эмч ажилтнууд одоо ажил хаяхаа албан ёсоор мэдэгдэж байгаа. Ажил хаялтын тэмцлийн арга хэмжээг одоо цааш нь үргэлжлүүлж авъя гэсэн шийдвэрийг 10 сарын 21-ний гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд өнөөдөр бид нэр энэ хүү суултаа зогсоогоод маргаашнаас бүх ажилтныхаа хурлыг хийгээд ажил хаях бэлтгэл ажил буюу гишүүдээс гарын үсэг зурулж албан ёсны материал ирэнгүүт бид нэгдгээд албан ёсоор ажил хаялтаа зарлах юм аа. Энэ ажил хаялт бол ганцхан одоо Улаанбаатар хотоор зогсохгүй 21 аймаг даяар одоо өрнөх нөхцөл байдал үүснэ. За тэгвэл энэ ажил хаялтыг бол бид нар бол хуулийн дагуу зохион байгуулна. Хуулийн хүрээнд өнөөдрөөс эхлээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болоод Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо хамтаар бүх улс орон даяар эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын хурлуудыг зохион байгуул. За энэ хурлуудыг зохион байгуулсныхаа дараагаар ажил хаялтыг одоо бид нар зохион байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд очлоо. Гүйцэтгэлийн санхүүжилтийг хэлснээсээ ерөөсөө огт биелүүлээгүй. Санхүүжилтанд дандаа дутуу ордог. Үүнээсээ болоод цалингийн одоо эм тарианы бүх хямралд орсон. Эхний хямрал нь бол дуусаагүй үжидэл одоо бид нар ажил хаяхаар ард түмэнд эрүүл мэндийн хямрал үүсгэж байна. Ийм учраас бид нар одоо дараагийн арга хэмжээг хуулийн дагуу арга хэмжээ авч явна. 2027 оны эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгон зарлахаа мэдэгдээд байгаа. За гэвч эмч нарын цалин 200 мянгаар нэмэгдүүлэх гэж жагсаагүй гэдгээ салбарынхан хэлсэн юм. За харин энэ үеэр Чөмбөрийн сайд эмч нарт мэдээлөхөөр гарч ирсэн. Нэмэлт хэлэлцээрийг хизээ хийх вэ? Улсын их хурлын төсвийн байнгын хороо, мэрэгжлийн байнгын хороодууд мөн энэс дээш нэмэхээр ажиллаж байгаа. За одоо энэ 15%-аас дээш нэмэхээр их хурлын гишүүд бас ажиллаж байгааг та бүхэн сонссон баг. За ингээд энэ засгийн газраас төсвөө өргөн байсны дараагаар хоёр дахь хэлэлцүүлэг ороод одоо ажлын хэсэг байгуулагдаад энэ бол их хурлын мэдэлд очсон шилжсэн байгаа. Та бүхэн хэвж мэдээдээ сонсож байгаа бах. Улсын их хурлын гишүүд нэмэх саналууд гаргаж байгаа. Ийм гар дээрээ дунджаар сая 400 мянган төгрөг авдаг эм чимлийн ажилчид ажил хайж эрүүл мэндийн салбар утгаараа доголдоход хүрлээ. Нийгмийн хамгийн чухал салбараа хайхралгүй ирсний хор горыг иргэд эрүүл мэнд амьтасаараа төлөхөд ойрхон ирээд байна. Шаардж байна.